За сайн байцгаана уу бүгдэнд нь өнөөдрийн мэндийг хүргэе. Минд подкастын янж байна. Сайн байцгаана уу Бачмаг байна. За бид хоёр өнөөдөр болохоор өсвөр үеийнхний сэтгэл зүйн байдлын талаар өсвөр үеийнхний одоо энэ ганцаардмал байдал, дээрээс нь сошиал медиатай хэтэрхий их одоо холбоотой байгаа байдал, хэрглэж байгаа байдлын талаар ерөөхдөө яриа гэж бодлоо. За тэгээд тэрнээс өмнө болохоор нэг жоохон тодруулга хэлчихье гэж бодсон. Батчимэг би тэгээ Око бидэд болохоор нөгөө цагийн аягүйх зөрүүтэй Япон, Орос, Америкт байгаа учраас цагийн аягүйх зөрүүтэй болоод тэгээд ерөнхийдөө яг бид 3 цагийг тааруулгаад нэлээд учир дутагдaltaй хэцүү байсан учраас ерөнхийдөө ингээд 2-2-ороо ээлжлээд подкастаа ер нь бол хийхээр шийдээд явж байна. Тэгээд цаашдаа бас яаж өөрчлөлтийг нь бол сайн мэдэхгүй байна. За тэгээд одоогоор би болохоор гэхдээ Монголд ирсэн байгаа. Тэгээ Монгол нөгөө сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвөөс зохион байгуулдаг жилдээ нэг удаа болдог тийм конференцд оролцох гээд ирсэн. Тэгээд тухайн конференсоор өчигдөр болсон. Тэгээд тэрүүгээр болохоор яг өнөөдрийн битэрийн ярьж байгаа сэдвтэй ерөнхийдөө бол ойролцоо тийм өсвөр үеийнхний сэтгэл зүйн байдлын талаар ерөнхийдөө дэлгүү ярьсан. Амиа оролтын хүрээнд өчигдрийн конференц бол болж өндөрлсөн. Тэгээд ерөнхийдөө миний бодлоор айгуу тийм гоё конференц болсон, зөндөө олон янз бүрийн эрдэм шинжилгээний ажил хийж байгаа, судалгаа шинжилгээ хийж байгаа сэтгэл зүйч болон дээрээс нь сэтгцэн эмч нар дээрээс нь мөн айгүй олон салбарын хүмүүс орсон. Тэгээд энэ өчигдрийн конференсээр ерөнхийдөө юу гэж ярьсан бэ гэхээр энэ нөгөө амиа оролтын бид нар нөгөө өмнөх подкаст нэрээ бас ярьсан. Тэгээд амиа оролтын төвшин Монгол улсад бол нөгөө нэг өсвөр үеийнхний хувьд одоо дэлхийн дунджаас 2 дахин их дээрээс нь Аз намхан далайн орнуудад бол 2-т чагсаж байгаа. Буюу одоо эхнийх нь Солонгост дараач нь Монгол улс орж байгаа. Тэгээд энэ дээр бол нөгөө нэг амиа оролтын төвшнөр бол Монгол улсын үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрчихсэн тийм аюултай байдалд хүрсэн байгаа учраас одоо амиа оролтын хүрээнд дээрээс нь дэлгүү өсвөр насныхны сэтгцэн эрүүл мэндийн байдлын талаас чигтрийн бол конференц болж өндөрлсөн. Тэгээд ерөнхийдөө энэгээр ингээд харж байхад манай одоо өсвөр үеийнхний хүүхэд залуучуудын сэтгцэн эрүүл мэнд одоо нэн чухал байгаа шүү. Одоо энийг бол ингээд авч хэлэлцэх нь одоо чухал юм а гэдэг зүйлийг өчигдрийн конференцээс бол харж ирсэн. Тэгээд нэг талаараа нөгөө нэг одоо Бачмаг битээр айл нь ер нь бол хүүхэд өсвөр насныхны сэтгцэн эрүүл мэндийн байдлын талаар одоо дэлгүүд сонирхож судалдаг. Тэгээд монголчууд бас одоо Монголын одоо судлаач шинжээч нар одоо энэ хүү асуудлаар бас илүү дэлгүү ярьж байгаа нь ер нь миний хувьд бол амар тийм агууштай тийм баярлж исэн. Тэгээд ерөнхийдөө эндээс харахад болохоор юу гэхээр бид нөгөө сэтгцэн эрүүл яг өмнөх бас подкастууд дээр ярьжсэн шиг сэтгцэн эрүүл мэндийн асуудал гэдэг нь өөрөө дөнгөж байж байгаа одоо юу гэдгийг мэдээж янз бүрийн сэтгэлийн гэмтэл одоо аваад генет үүсгийг үүсэхгүй гэхдээ одоо ингээд хөвчлэн генет гэхээсээ илүү архаг одоо явцтайгаар бага наснд одоо эхэлсэн байдаг. Янз бүрийн судалгаануудаас одоо харахад статистик тоо үзүүлэлт нь ерөнхийдөө өөр байдаг. Гэхдээ одоо ингээд ихэнхдээ бол одоо хүүхэд насны одоо ихэнх судалгаануудаас үзэхэд болохоор одоо хүүхэд насанд хүрсэн үед үүсэж байгаа одоо янз бүрийн сэтгцэн эмгэг сэтгэл зүйн асуудлууд нь болохоор хөвчлэн одоо хүүхэд наснд буюу одоо 50-аас дээш үе одоо хүүхэд наснд байхад одоо илэрдгээ хүүхэд наснда одоо янз бүрийн төсөлмж үйлчилгээ аваад одоо эрт үе дээр нэмжлэх боломжтой байсан гэж үздэг. За тэгээд ерөнхийдөө миний зүгээр яг гол хараад байгаа юм нь юу вэ гэхээр бид нөгөө хүүхдтэйгээ айгуу тийм одоо харилцаа холбоо гэдэг зүйлийг айгуу бага үүсгэж байгаа юм болов уу гэж боддог. Одоо тэгээд ингээд хүүхдтэйгээ бага наснд нь ер нь бид нөгөө ярилцах нь муу. Тэгээ яаж ярилцахыг бас нөгөө аргаа бид нар сайн мэддэггүй. Тэгээд дээрэс нь одоо хүүхдтэйгээ ярилцах айгуу олон сэдв байгаа штэ хүүхд чи яг цагаахан цаас. Тэгээд одоо жишээлбэл хамгийн ихний одоо ярих одоо хүндхэн сэдв гэх юм бол одоо жишээлбэл наазах нь нөгөө бэлгийн харилцаа байна
хүүхдүүдийн одоо насанд зориулсан тийм одоо бэлгийн харилцааны одоо боловсрал байгаа тий. Жишээлбэл тэр тийм зүйлүүдээс ахуулаад одоо ээж аав асран хамгаалагч нар одоо хажууд ойроо хавцаа байгаа том хүмүүс нь хэрхэн яаж ярилцах мэдгүй тий. Энэ бол зөвхөн одоо юу гэдгийг боловсролын системч гэдэг юм эсвэл багш сургууль дээр энэ талаар ярилцах хэрэгтэй биш. Тийм зүйл бол биш тий. Тухайн одоо хүүхдүүд ээж аав тий асран хамгаалагч нар ер нь бас ойрхон байнга ярилцаж тий байнга зөөлж сэтгэл санааны байдлыг нь байнга асууж санал бодлоо солилцож явах тийм хэрэгтэй байгаа тий. Тэгээ өчигдрийн бас нөгөө юунаас харж байгаад конференсээс харж байгаад 3 хүүхд тутмын нэг нь амиа орлох талаар ямар нэгэн байдлаар бодож исэн байдаг гэж байгаа байхгүй юу. 5 хүүхд тутмын нэг нь болохоор амиа орлох төлөвлөгөө гаргасан байдаг. 20 хүүхд тутмын нэг нь амиа орлого хийгээд тэгээ амиа орлсон байдаг. Амжилттай амиа орлсон байдаг тий. Тэгэхээр энэ бас айгүй тийм ер нь бол тийм нэг айхтар тоогаад байгаа байхгүй юу. 3 хүүхдийн нэг нь бодож ин гэхээр өнөөдөр магадгүй бидний эргэн тойронд байгаа одоо бидний хүүхэд ч юм уу те эсвэл бол бидний дүү одоо юу гэдгийг хамаатны хүүхдүүд ч гэдэг юм уу те тэд нэр бас бодоод явж байгааг үгүйсэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн одоо үнэгүй тусламж үйлчлэгээ гэх юм бол эргэн тойронд нь байгаа ээж аав одоо насанд хүрэхчэд тэгээ тухайн хүүхдүүдтэй байнга ярилцах, сэтгэл санааны байдлыг нь асуух, тодруулах тий янз бүрийн асуудал байгаа үгүй юу гэдгийг илрүүлэх тийм шаардлагатай болж байгаа юм л да. За тиймэрдүү зүйлийн талаар тэгээд гол нь бас өчигдрийн нэг одоо нөгөө positive mindset гээд эерэг одоо юу гэмдээ нэг positive mindset гэдгийг тийм эерэг юм эсвэл өөдрөг тийм одоо бодол санаа гэдэг одоо тийм зүйлийг одоо үүсгэн бий байгуулсан одоо судлаач болон түүний шавны өчигдөр тэр хурал дээр ирж ярьсан байхгүй. За тэгээд тэрэн дээр болохоор юу гэж ярьж байна вэ гэхээр бид нэр хамгийн чухал зүйл нь хүүхдүүдтэй тий яаж одоо тий янз бүрийн сэтгэл зүйн асуудал үүсэж бий болоход хэрхэн хаанаас тусламж үйлчилгээ авах вэ гэдгийг нь хамгийн түрүүнд бид нар одоо ингээд хүүхдүүдтэй зааж сургах ёстой. Хамгийн түрүүнд бид нар одоо help seeking гэж одоо хэлдэг шүү дээ тий. Тусам одоо хаана хинтэй холбогдохын хаанаас тусламж үйлчилгээ авахын одоо хинд юу гэж хэлхийн гэдэг тийм зүйлийг бид нар хүүхдүүдтэй зааж өгөх шаардлагатай. Тэ харилцаа холбоо гэдэг зүйл бол хамгийн чухал. Тэгээд хүүхдүүдтэй тэр одоо харилцах гэдэг зүйлийг багаас нь бид нэр зааж өгөх ёстой. Тэ зөв хүмүүстэй холбогдоод зөв одоо өөрийгөө илэрхийлж сурах юм бол тухайн хүний асуудал нь 50% одоо багасдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр хамгийн чухал зүйл нь хүүхдүүдтэй одоо communication skill буюу харилцааны одоо арга чадваруудад суралцуулах шаардлагатай байна гэдэг юмыг ярьж ирсэн. Тэгээд энэ дээр болохоор би бас энийг ер нь айгүй тийм миний хувьд бас энийг айгүй чухал гэж үздэг байхгүй юу. Нөгөө нэг зөв одоо бусд хүмүүст одоо хүүхдтэйгээ зөв ярилцаад хүүхдтэй хэрхэн зөв хүмүүстэй харилцаж өөрийнхөө сэтгэл зүйн байдал ч юм гэдэг юм өөрийнхөө дотор юу болж байгааг эсвэл өөрөө юу хүсэж байгааг хүүхдтэй зөв илэрхийлж сурах тэр нөгөө нэг эрүүл орчин, эрүүл байдлыг хүүхдтэй бий болгож өгөх хэрэгтэй гэж би боддог байхгүй. Тэгээд энэ дээр болохоор тэгэж боддог. Тэгээд бас нэг дулгараад байгаа миний юу гэхээр одоо ингээд орчин үед нөгөө нэг асар хурдцтай одоо энэ техник технологи гэдэг юм хөгжиж байна. Тэгээд энийгээ дагаж хөгжөөд тэгээ адаптац хийхэд айгүй хүндрэлтэй, бэрхшээлтэй байгаа учраас бас энэ сэтгэл зүйн асуудлууд ихээр гарч ирээд байна гэдэг юмыг бас онцлох нь зүйтэй байх. Тэгээд энэтэй холбоотой нөгөө сошиал медианы хэрэглээ гэж байгаа тий. Тэгээд өсвөр насны хүүхдүүд гэлтгүй ер нь бол ингээд бүхэл хүмүүс ерөнхийдөө угаасаа утасгүй болж гэдэг юм уу эсвэл сошиал медиаг бол амьдралаа үргэлжлэхгүй. Тэгтээ нөгөө эндээсээ болоод бас эргээд сошиал медиач гэх юм уу интернет энэ
хурдтай хөгжиж байгаа техник технологи бидний амьдралд аюул олон хөнгөвчлөх зүйл авчирч байгаа ч гэсэн эргээд нөгөө талаараа тий биднийг аюул бусд хүмүүсээс тусгаарлагдмал болох ганцаардмал тийм болох ийм байдлуудыг бол хэсэгж байгаа. Тэгээд энэ нөгөө өсвөр үеийнхний энэ сошиал медиа хэрэглээ гэдэг зүйл дээр бас одоо ингээд ер нь ингээд айгуу тийм миний хувьд гэх юм бол тийм амар микс гэх юм уу тийм амар тийм нэг яг сайн одоо юу гэдэг юм бэ нэгтлийг барихад айгүй хэцүү байгаа. Тэ нөгөө нэг аль сөрөгч үр дагавартай эрэгч үр дагавартай учраас тэгээд тийм болохоор энэ сошиал медиагаас үүдэлтэй бас тийм isolation буюу тийм тусгаарлагдмал байдал айгүйх бас илэрч ийн гэж ер нь хараад байгаа. Тэгээд Бачимгээс би бас асууя гэж бодож ирсэн. Энэ ер нь чиний хувьд одоо энэ өсвөр насныханд те эсвэл хүүхэд багчуудад энэ сошиал медиа хэрхэн нөлөөлж ийн гэж бодож байгаа. Чиний үзэл бодол ерөнхийдөө энэ дээр юу байгаа вэ? Тэ энэний нөлөө нь яг яаж илэрч ийн вэ гэдэг тал дээр юу гэж бодож байна? За сая Янжагийн хэлсэн шиг нөгөө нэг ингээд эцэг эхчүүд хүүхдүүдээ ингээ багаас нь ингээд ярилцаад байх юм бол арай сэтгэлийн дэм болоод тэр нь арай илүү дараа нь сэтгэлийн дэм болоод тусах юм болов уу гэх тэн дээр л үнхээр санал нэгдэж байна. Би ч гэсэн ингээд одоо Монголд өсч төрсөн. Тэгээд Монголд өсч төрсөн. Ер нь бол ингээд Монгол соёлоороо ерөөсөө ингээд тийм хүүхдүүдээ ингээд хүүхэд гээд ерөөсөө ингээд чиний ингээд зарим аав ээж нь мэдээж ярьдаг л ахalta. Гэхдээ миний ажилласнаар ихэнх ингээд Монголын соёлоороо ингээд тийм хүүхэд гээд ерөөсөө заримдаа ингээд за миний охины сэтгэл нь ямар байна, за миний хүүгийн сэтгэл нь ямар байна гэж тэрийг ерөөсөө асуудаггүй. Бараг миний бас ажилласнаар эрэгтэй эмэгтэй аав ээж нар ч гэсэн бараг өөрөөсөө нэг асуудаггүй. Тэгээд тэр нь болохоор энэ одоо аюул тийм сошиал медиа хэрэглээд байгаа нэг шалтгаан болоо гэж бодож байна. Яагаад гэхээр ингээд бүр ингээд багаасаа одоо жишээ нь бол Америкийн соёлд болохоор ингээ багаас нь хүүхдүүдээрээ ингээ хоолно. Тэгээ орой ингээ 7 цагаас хоол идэнэ. Гэдэгтээ бүгдээр ингээ хоолоо идээд тэгээд бүгдээр ярилцдаг. Аав ээж нь бүх Америк гэр бүлүүд биш ахalta. Гэхдээ ер нь соёлоороо за миний хүүгийн өнөөдөр хичээл нь хэрэг байна. За юу болсон? За тэгвэл чамд ямар санагдсан бэ гэд. Тэ эрэгтэй эмэгтэйггүй ингэж багаас нь яг чиний ямар мэдрэмж төрүүлж ийн сэтгэл нь ямар байна? Юу болсон гэд тийм ярилцдаг соёлтой. Миний бодлоор Монголд тэгэл телевизээр үзээд ч юм уу ингээл газараа ч юм уу хоолоо идэл бүгдээрээ ингээл завгүй явж идэг. Тийм болохоор нөгөө нэг ингээ багаас нь эрэгтэй хүүхэд ч гэсэн бид нэр төрөгийн нөгөө подкаст хийсэн эрэгтэй хүний амиа хорлолт эмэгтэйчүүдийнхаас бараг 6-7 дахин илүү тийм ээ айгүй өндөр байсан. Тэгээд тэрний нэг шалтгаан нь болохоор юм багаасаа эрэгтэй хүүхдүүдээ нөгөө унахлаар нь эрэгтэй хуулдгүй ингээл тий. Тэгээд ерөөсөө ингээд охин эрэгтэй хүүхдээс бүр илүү ингээд сэтгэлийг нь асуудгүй болов гэж би анзаарсан. Тэгээд бас охтуудаасаа ч гэсэн ингэж охтууд нь бол яг азар бас тий ингээд ангийнхаа охтуудтай ч юм уу ярилцаа жоохон сэтгэлээ тайвшруулж тэгвэл эрэгтэй ингээд тийм жоохон хүүхдүүдэд өсвөр насны хүүхдүүд ч гэсэн ер нь бол ярилцах хүн айгүй бага санагддаг гэж бодож байна. Тийм болохоор энийг сонсож байгаа аав ээж байх юм бол аль болох хүүхдүүдээсээ хэдий та ингээд өсч байхад таны аав ээж танаас за өдөр нь ямар вэ? За юу болов гэж асуугаагүй ч гэсэн асуугаагүй байж болно. Тэгэх юм бол та ядаж өөрөөсөө өөрчлөлт гаргаад хүүхдүүдээс асуугаарай гэж бодож байна. Тэгэх юм бол тэр ихэнх үед нөгөө нэг сошиал медиад ингэж айгүйх олон цаг те doom scroll гэдэг Америк хэлээд байдаг ингээл бүр айгүй олон цаг reel үзэл ингээл яваад байдаг. Яагаад гэхээр миний бодлоор тэрийг миний ажиллаж байгаагаар бол жоохон тийм донтолтын маягтай. Түрүүгийн бид нар подкаст ярьж исэн ингээд бүх донтуулдаг бодис ахар тамхи бүгд ингээд допамин гэсэн neurotransmitter тийм хүсдэг юмыг хүсдэг хүнд шагнал өгдөг тэр допаминыг ихсгэж идэг. Тэгээд тэр нь бас яг сошиал медиа Instagram юм TikTok ороо тэр reel ингээд scroll хийхэд яг тэр допамин бас ихсэж идэг. Тэгэхээр бас сошиал медиа Instagram TikTok-од донтно гэж үл бас байдаг шүү. Босоод ижлэх нь нөгөө айр хуухад хүмүүс донт шиг. Гэхдээ яг ингээд бид нэр түрүүгийн подкаст ярьсан яагаад донч юм бэ гэхлээр ихэвчлэн 10 хүний донтолтынх нь 8-9 тэг нэг сэтгэлийн зовнил, сэтгэлийн гутрал ч юм уу байгаад байдаг. Ингээл айгүй одоо чирэл нэг жишээ авах юм бол ингээл хичээл дээр амар их юм болоод ингээл найз найзуудтайгаа муудалцал гэртээ ирээл нэг ярих юм байдгүй. Тэгэл ингээд
ерөөсөө хинч багаас нь за миний охины сэтгэл нь ямар байна, миний хүүгийн сэтгэл нь ямар байна, ямар санагч ин гэж асуугаагүй болохоор тэр хүүхдүүд ерөөсөө ингээд өөрөө өөрхөө сэтгэлээч яаж байгаагаа мэдгүй би зөвхөн гонигтай байна л гэж яваад байдаг. Яг үндэ ингээд суугаад ингээд ярилцах юм бол за би ингээд ангийнхаа охин дуурлаж байна. За эсвэл би ээжээ би айгүй өссөн байна тийм ингээ хоол идчих юм бол гайг болчих юм байна. За эсвэл би ингээ шалгалан дээр онцсон айгүй уур хурж чинь тийм ээ. Тийм уур хурх гуниглах гих мэтчлэн мэдрэмжүүд нь бүгдээрээ өөр. Тэгээ тэрнээсээ шалтгаалаад хүн тийм нөө сэтгэлээ одоо тайлгаруулах нь өөр бас байж болно. Тийм болохоор ингэж яг ингэж тийм зөвхөн гониглж байгаа биш яг тийм яг ямар мэдрэмж байгаагаа тодорхойлоод тэгээ тэрнийхээ үүднээс ингээд арга хэмжээ авах тийм ээ. За би ангийнхаа охинтойгоо хэрэлдсэн. Тэгээд айгүй муухай үг хэлсэн, айгүй сэтгэл санаад зовж гинэ гэд тэр хэлчихэж гинэ гэдэг чинь бараг 100-ийнх нь 50-70% нь ажил нь бүтчихэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр 20-30% нь яагаад гэхлээр хүүхдүүдтэйгээ яриад за маргааш уучлах уух юм байна гэдэг ч юм уу тий. Харин гэртээ ирээд хин ч ярихгүй байгаад байгаа болохоор ингээл сэтгэл нь ингээл зовниолээ тэр хүүхдүүд. Тэгэл тэрнээсээ ингээд тэр мэдрэмжээ мэдрэхгүйгийн төлөө миний бодлоор анзаарч байгаа. Instagram ороод ингээд ерөөсөө reel ингээд хэдэн цагаар үзээд идэг. Тэгэл тэр нь яг допаминыг тархинд нэг хэсгээл тийм додуулах. Тэгээд тэрийг ингээд reel хийхээр ингээд тэр ингээд тий гонигтай мэдрэмжээ мэдрэх шаардлагагүй, уурсан мэдрэмжээ мэдрэх шаардлагагүй. Бас ижлэхэн зүйл нь бас нөгөө нэг PC тоглох яг бүгдээр ижлэхэн. Яг тийм айгуу тийм яг мэдрэмжээ тодорхойлж чадахгүй, тийм ингээд мэдрэмжээ гаргаж мэдэрч чадахгүй болохоор айгуух ингэж сошиал медиа айгүй их үзэж, эсвэл кино айгүй их үзэн, эсвэл ингээ PC-ийн донцт юм болоо гэж бодож байна. Тэгээд харин тэгээд ерөнхийдөө нөгөө нэг бас нэг миний бас нэг бодоод байдаг юм нь юу гэхээр ээж аав нар нөгөө хүүхдээ бүр бага наснда одоо ингээд дахиад өсвөр үеийнхний энтер гэл ярангууд угаасаа дахиад бүр бага нас руу оршиж байна л да. Тэгээд ээж аав нар ингээд өөрсдөө одоо хүүхдээ бүр бага наснд байхдаа ч гэдэг юм уу те саяны чиний хэлснээр одоо ингээд одоо цэцэрлэгт байхад нь ч юм уу те 4 5 байхад нь нэг ингэж тоож хүүхдтэйгээ ярилцдаггүй байжгаад гинэт нөгөө өсвөр наснд хүрээд ирэнгүүт манай хүүхэд ердөөсөө ярихгүй юм уцаа оролдоод суугаад ах юм гэдэг ч юм уу те эсвэл манай хүүхэд айгу тотгшоогооч гэдэг юм уу те яг үнэндээ бид нар ингээд нөгөө хажуудаа байгаа хүнээ ингээд мэддэг гэж бодоод байдаг. Гэхдээ яг бид нэр үнэхээр тэр хүнийг яг 100% мэдгүй үгүй юу? Тэ? 100% мэдэж угаасаа хүнийг болохгүй маа гэхэд ядаж би энэ хүнийг ч юм уу эсвэл хажуудаа байгаа хүүхдийг би 80 90% та мэдгүй гэдэг асуултыг ер нь өөрөөсөө айгу асууж байгаа хэрэгтэй юм санагдаад байна. Тэгэхгүй бол ярилцахгүй байжснаа гинэд ярилцгаад унангууд нөгөө хүүхдүүд нь ч гэсэн тэр шагаад тэ тэгээ яагаад вэ гэхээр угаасаа л анханасаа хүүхдтэйгээ ярилцдаггүй байсан. Тэгжсэн л гинэд ярилцгаад ирэнгүүт надад ч гэсэн сайн санагдаж штэ. Одоо жишээлбэл би байж ингүүд одоо юу гэдэг надтай ингээд 4 5 жил миний мэдхийн те миний ой тонд хизээж надтай ярилцдаггүй байжснаа гинэд гарч ирэнгүүтээ амар надтай ярилцгаал амар оо хүнд сэдв барьж аваад ч гэдэг юм уу те эсвэл миний бүр хувийн ингээл орон зайлуу халдаал ингээл юм бол надад ч ихсэн амар эвгүй санагдана. Яг тэрнтэй адилхан нөгөө хүүхдтэй анханасаа ярилцдаггүй, хүүхдтэй анханасаа бодол санаагаа солилцдаггүй, хүүхдэд чөлөөтэй бодол санаагаа илэрхийлэх тэр орчныг нь бүрдүүлж өгөөгүй байжгаад гинэд хүүхдээсээ ярихыг шаардах ч гэдэг юм уу те иймэрдүү асуудал бол бас аюу хэцүү байгаа. Тийм ч багаас нь хүүхдтэйгээ ярилцах те байнга ярилцах тэр тэгэл гизэн дотор байх нь хүртэл ярилцах төрснийхэн дараанаас эхлээ шууд ярилцаж эхлэх. Тэгэхгүй заримдаа ингээл яг нэг талаараа хөөрдөж байгаа юм л да. Гэхдээ заримдаа ингээл монголчууд хараад хахад тэ 4 5 настай ингээл ийм том хүүхдтэй хилээ хазаж яриад те тэгээл ингээл эрхлүүлж байгаа ингээл тэгтээ тэр хүүхд ч айл хэдийнэ одоо ингээд яг төлөвшгөөд ингээ явж байгаа үед ер нь зүгээр л яар те тэгээ хүүхдтэй айгүй олон яриагаараа өөрийнхөө хэлж байгаа байдал өөрийнхөө одоо тэр үгийн сонголт төр хүүхдтэй олон үг зааж өг өөрийгөө хэрхэн илэрхийлэх тэр мэдрэмжээ хэрхэн гаргах дээр нь өгүүдийг нь зааж өг мэдрэмжээ одоо тэр нөгөө нэг нейминг гэж ярьдэн штэ те яг мэдрэмжээ нэрлэхт нь хүүхдтэй тус бол ярилцтэй гэх мэт байдлаар мэдрэмжээ илэрхийлэхт нь тэрийг нь ойлгоод хүлээж ав те тэгээ шүүмжлэхгүйгээр гэх мэтчлэн зүгээр айгу жижиг юмнаас л хэлж байгаа юм л да. Тэгээд одоо энэ юуны судалгаануудаас ингээд өчигдрийн яриа энтрээс харж байхад ерөнхийдөө энэ хүүхдийн сэтгцэн эрүүл мэндийн байдал дээрэс нь намаа хорлол энтер бол энтрийн одоо түгээмэл одоо
түгээмэл гэх юм уу одоо хамгийн дээд одоо тэр шалтгаан гэх юм бол гэр бүлийн асуудал байгаа даа байхгүй юу. Тэгэхээр хамгийн ойр тойрны нэг талаасаа одоо гэр бүл гэдэг чинь айгүй тийм гоё зүйл байх ёстой хатал нөгөө талаасаа тухайн хүний сэтгэл зүйн одоо эрүүл мэндийн сэтгэл зүйн асуудалд оруулж байгаа дээрээс нь амиа орлох байдалд хүрэж байгаа ийм зүйл байгаа юм байна. Тийм учраас одоо ээж аав тий ах эгч нар өөрсдөөсөө эхлээд ойрт орныхоо өсвөр насны хүүхдүүд, бага насны хүүхдүүдтэй тий айгуу сайн ярилцж явах зүгээр л ярилцах хэрэгтэй байгаад байгаа байхгүй юу. Тэрэн дээр нэг их юм шаардлагагүй. Тийм байгаад байгаа. За тэгээд хин дээр энэ Бачимэг чамд энэ одоо нөгөө энэ өнөөгийн одоо тий одоо хүүхдүүдийн энэ сэтгэл зүйн байдал дээр одоо сэтгэл зүй эрүүл мэндийн байдал дээрэс нь гэр бүл болох вэ гэдэг тал дээр санаа оноо байна уу тийм практикал? Чамд одоо энэ нөгөө өсвөр насны асуудалтай хүүхдүүд байгаа шүү дээ тий. Энэ дээр одоо гэр бүл одоо багшд найз нөхөд сургууль мужуулагч нь ер нь хэрхэн тусч болох вэ гэдэг дээр санаа оноо байна уу? За. Би түрүүн нэг хэлэх гэжсэн мартсан юм болохоор сошиал медиа бас хүмүүс ингээд өсвөр насны хүүхдийн тархинд ингээд тий одоо жишээлбэл манай ахын охин байна. Тэгээ Монголд ингээд айгу хүүтэн болцсон ерөөс ингээд гараад тоглоё гэхээр жоох аюултай. Тэгээ ялангуяа өвөл мөнгөлөл ерөөс ингээд хийх юм байхгүй. Яг Монголын нийгэмд. Тэгээл ингээд гэртээ сууж яадаг. Тэгээл YouTube үзэл, TikTok үзэл сууж яадаг. Тэгээл тэр нь хамгийн аюулгүй байгаа. Тэрийг нь үнээр ойлгож байгаа. Тэгээд ингээд би ингээд дүүтэйгээ ингээд 2 3 жилийн өмнө ингээд Монголд хахад YouTube-ын цуг үзэл байхлаар ингээд одоо жишээлбэл Монголд ингээд YouTube хийдэн хүүхдүүд байт юм лээ. Тэгээд тэднийг ингээд хараад тахлаар ингээд яг амьдрал тий нэг миний бодлоор яг тийм бодит үнэн байдлаа ихэнх хүмүүс ингээд гаргаагүй юм шиг санагдаж байгаа. Одоо би ч гэсэн жишээ нь бол одоо Instagram, Facebook дээр амьдралынхаа бараг 3-4% тийм нэг аз жаргалтай аялсан зураг бичлэг хийдэг. Яг үндэ одоогийн байдлаар бол миний амьдралын бараг 97% нь хичээл, ажил, эмнэлгийн дадлага хийх. Тэгээ тэрийгээ би ерөөсөө ядар чинь тэгж энэ чинь ингээд тавьдггүй. Тэгээ ихэнх хүн тавьдггүй. Тийм болохоор нэг анзаарах юмнууд нь болохоор ингээд хүүхдүүдэд зөвлөмөр байгаа бол тэгээ ингээд одоо бид нар ингээд том болцсон ингээд 20 дахь хүрч эхлэх чинь хүний уурдах тархин нь ингээд бүтэн өрөвж бодох урдах тархин хөгжөөд дуусдаг гэж шинжлэх хүмүүс ярьдаг. Тэгээд харин тийм өсвөр насны тий 16 18 тийм хүүхдүүд болохоор ингээд YouTube, Instagram дээр байгаа юмыг хараад энэ бодит амьдрал юм болов уу гэдээ өөрийгөө айгүйх ингэж харьцуулаад энэ хүний бие нь юм байна. Энэ хүмүүс ийм цүнх барьж ингээд тэрийг яг үнэхээр амьдрал дээр ингээд яг ингээд хүүхдүүдэд ойлгуулж хэлээд тийм ээ. Ингээд заавал энэ хүүхд ингээд амар юм тийм өнгөтэй гой хувцастай ингэж харагдаж байгаа юм шиг хэрнээ хүн болгонд л их тийм өдөр тутмын ингээд хүүхд тий тэр одоо YouTube дээр байгаа тэр хүүхдүүд ч гэсэн өдөр тутмын дандаа ингээд юм тулгарч байдаг асуудлууд байдаг. Хүн тийм тий YouTube дээр байлаа гэдэг хүний амьдрал тийм төгс төгөлдөр биш шүү гэд тэрийг миний бодлоор ингээд ярилцаад хүүхдүүдтэй л юм бол айгүй их туслах юм шиг санагдаж байна. За тэгээд сошиал медиа миний бодлоор би өөртөө яаж бас ингээд Instagram одоо тий TikTok reel ингээд яг баг scroll хийдэг вэ гэхлээр жишээ нь бол би ингээд амьдралын айгүй тийм том шийдвэр гаргах үед би Instagram, Facebook бүх маш шууд ингээд deactivate тэгээд хаачдаг төр зур. Тэгээ манай найзууд ингээд яг үнэхээр надад хэрэгтэй хүмүүс найзууд бичмээр ах юм бол миний хувьцаа дугаараар бичдэг. Яагаад гэхээр та ингээд бодоод үзэх юм бол тий хэдэн 100 мянган жилийн өмнө хідүүлээ одоо ингээд бүр хүмүүс ингээд харах юм бол ийм агуун дотор амьдрал 40 50 ч юм уу тий 40 50 хүн л мэддэг эсвэл тэрнээс бага хүмүүс мэддэг. Тэгэл агуун дотор амьдардаг байсан хүмүүс одоо ингээд харахаар бүр ингээд Instagram, Facebook-ээр дэлхийн нөгөө цагтаа дайнд болж байгаа. Тэгээ дайнд одоо амиа ингээ алдсан хүүхдүүдийн бичлэгийг ерөөс ингээл бараг 5 секунд тутам ч юм ингээл өөр айгүй тийм хэрцгий бичлэгүүдийг харна. Янз янзын дэлхийн бүх болж байгаа нэг асар их мэдээллийг аюу хурдан хугацаанд авч байгаа. Тэгээ миний бодлоор бид нэр ингээд одоо ялангуяа ингээд өсч байгаа хүүхдүүдийн тарих тэрийг ингээд заримдаа ингэж авахд айгүйх хитрхи их мэдээлэл юм шиг санагддаг. Миний бодч гэсэн одоо би ингээ 25 наснаас дээш юм шиг хэрнээ энэ их олон мэдээллийг авахаар айгүй хэцүү. Тийм болохоор би ингээд айгүй
тийм бол үед болохоор бүх юмаа хагаад тэгэл ерөөсөө ингээл зүгээр л гэрийнхэнтэй ярьдгүй яриад тэгжиж би ингэж чухал шийдвэр гаргадаг. Яагаад гэвэл ингээл би найзуудынхаа ч юм уу сториг харна эсвэл өөр хүмүүсийн сториг харахад тэр хүн ч гэсэн яг надтай ажиллана. Ерөөсөө амьдралынхаа 97%-ийнхаа 3% ч юм уу 5% ч юм уу их л тавьдаг. Ихэнх үед нь тэгэл хүний амьдрал миний хувьд бол хичээл хийгээл ажиллаа хийгээд гэдэг түрүүнд хэлжсэн. Тийм болохоор тэр нэг зөвлөмжөө хэрэг ингээд танаа хүүхдүүд ч юм уу ингээд их сургуульд төгсөлтөд явуулах гал мэрэгчлээ сонгож чадахгүй ч юм уу тийм үед бол аль болох сошиал медиагаа хааж чаддаг бол хаагаад тэгээд ингээд яг өөрөө өөртөө би юу хүсэж байна, надад ямар юм чухал байна, надад ямар зарчим чухал байна гэдэг өөрөө өөрийгөө асууж өөрөө хүссэн юмараа одоо чинь мэрэгчлээ сонгох ч юм уу тэр миний бодлоор айгүй чухал санагдаж байна. За тэгээд дараагийнх нь болохоор би ингээд утсан дээрээ бас Forest app гэж байгаа. Одоо чинь тэр Forest app гэдэг дээр ингээд Монголд тиймэрхүү app байдаг үгүйсээ мэдэхгүй байна. Би ингээд ороод тэрийг нэхлүүлчихлээр зөвхөн мессеж, утасны дуудлагаас бусад бүх аппликейшнийг миний хүссэн менютай бүгдийг хаачдаг. Тэгээ би хичээл хийхээр надад ингээд яг Instagram-аар мессеж ирэхгүй, манай найзуудын reel явуулсных notification ирэхгүй ингээд хичээлээ хийж чаддаг ч юм уу. Тийм болохоор хамгийн гол нь яг түрүүний Янжаа битэрийн хэлсэн шиг ингээд хүүхдүүдээсээ сайн тийм ярилцаж сураарай. Тэгээ ямар мэдрэмж төрүүлж ийн, яаж ингэж ингээд тэгэх юм бол айгүй их чухал хэрэгтэй болох юм шиг санагдаж байна. Тэгээд миний бас нэг боддог юм нь юу гэхээр нөгөө нэг ээжээ бас хүүхдүүдтэй одоо ийм зүйл тохиолдох юм бол над дээр ингээд шууд ирээрэй гэдэг ч юм уу тий. Одоо ингээд ийм зүйл болох юм бол зүгээрээс над зовлтгүй ээжтэй шууд хэлээрэй. Хүүхд чинь нөгөө анх удаа л амьдарч үзэж байгаа юм чинь маш олон анх удаага үзэж байгаа зүйлүүд байгаа. Тэгээ тийм учраас нөгөө нэг тэр хүүхэд өөрийнхөө тэр бодол санаа ч юм уу эсвэл өөрийнхөө тэр экспириенсийг хэлж байхад тий туршлагыг хэлж байхад ээж аав нөгөө шүүмжлэхгүйгээр хүлээж авдаг байдал надаа айгуу чухал юм санагдаад байдаг. Чи тэгэж бодож гин үү ч гэдэг юм уу те. Тийм үү ч гэдэг юм уу те. Яагаад энэ нөгөөд ингэж бодоод байгаа гэдэг талаас нь ойлгох. Дээрэс нь зүгээр шүүмжлэхгүйгээр хүлээж авах. Тэгээ дээрэс нь дараад нь одоо ийм зүйл тохиолдож магадгүй шүү те. Ийм зүйл байдгийн шүү ч гэдэг юм уу тэрийг нь ойлгуулад тэгээд ийм зүйл тохиолдох юм бол зүгээрээ над дээр одоо тий ээж нь энд бат зогсож байгаа шүү ч гэдэг юм уу тий аав нь энд бат зогсож байгаа ч гэдэг юм уу одоо тийм зүйлийг нь тухайн хүүхдэд одоо бүр ингээд subconsciously тий даад тухамсарт нь ойлгуулах чи ингээд хизээч хамаагүй над дээр ирэхэд чиний тэр аюулгүй орчин чинь бий байна гэдэг зүйлийг одоо хүүхдийн эргэн тойронд байгаа өсвөр насны хүрсэн хүмүүс одоо тийм орчныг нь бий болгож өгөх хэрэгтэй юм шиг надад санагдаад байдаг. За тэгээд за нэг тиймэрдүү байна да. Тэгээд ерөнхийдөө бол өнөөдрийн сэдвэрээ гол нь л онцлог гэж бодсон юм нь Монгол улсын хэмжээнд угаасаа ийм өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудал те ийм байдал бол аюултай хэмжээнд хүрчихсэн. Бид нар одоо 3 сая хүн амтай. Тэгээд дээрэс нь өсвөр насны хүүхдүүд буюу 15-аас 19 насны хүүхдүүд нь Монгол улсын нийт хүн амын нэг 20-од орчим хувийг 20 ч хүрэхгүй нэг 15-аад орчим хувийг эзэлдэг юм байна л та. Тэгэхээр энэ дээр одоо тий 15% орчим эзэлж байгаа энэ одоо хүүхдүүдийн одоо сэтгэл зүйн байдал энэ одоо тий сэтгцэн эрүүл мэндийн асуудлыг бол ингээд анхаарч үзэх нь бол айгүй чухал хэрэгцээтэй тийм шаардлага гарч ирсэн юм. Тийм учраас өөрийнхөө эргэн тойрны хүүхдүүд юм уу эсвэл өөрийнхөө хүүхдүүдэд та тий одоо туслах хүн нь одоо та өөрөө байгаад байгаа. Тэгээд туслах хэмжүүр нь юу туслах одоо гол арга хэрэгсэл нь юу гэхээр зүгээр л ярилцах байгаад байгаа тий ярилцах ойлгох. Тэгээд тэрийг онцлоё гэж ерөнхийдөө өнөөдрийн энэ подкастаар би бодсон. Тэгээд Бачимэгт өөр нэмэх одоо хэлэх зүйл байгаа болов? За миний хамгийн сүүлийн нэг нэмэх юм болохоор би 1-2 жилийн өмнө ингээд Америкт эмнэлгийн орчуулга гэдэг байсан. Тэгээд орчуулга хийхлээр их одоо чиний Америкт амьдарч байгаа аав ээж нэр ингээд одоо чиний Америкийн сургуулиас нь ч юм уу залгаад ингээд танаа хүүхд чинь амиа хорлмоор байгаа юм шиг байна гэл тэгээд тэрийг нь ингээд орчуулдаг. Тэгэхээр ингээд тэр Монгол аав ээж нарын бүгдээрээ биш л те миний анзаарснаар зарим хүмүүсийн хандлага нь болохоор та нар ингээд чи амиа хорлоод байна уу? Амиа хорлмоор байна уу? Амиа хорлмоор байна гэж асуугаад тахлаар манай хүүхэд та нар ингээд манай хүүхдийн тархинд хийгээд байна. Тэ
асуухгүй бол зүгээр гээд айгүй ингээд уралдаг. Манай хүүхэд галзуу биш юу яриад байгаа. Манай хүүхэд галзуу биш юу амиа харлах юу яриад байгаа ингээд айгүй тийм ингээд ууралсан тийм хандлагатай анзаарчихсан. Бүгдээрээ биш. Тэгээд тэр нь болохоор яг бидний хамгийн анхны подкаст хийжсэн те. Ингээд заавал сэтгэлийн талаар ярихлаар галзуу гэл бүгдээрээ ингээд нэрлэлцдэг. Тэрийгээ хэдүүлээ ингээд нэгт болий. За хоёр талхлаараа би ингээд сургууль дээр ингээд сурч ирсэн санагдчихээн. Ингээд амиа хорлмаар байгаа хүмүүсийг асуугаад тахлаар ингээд зарим хүмүүс яана ингээд эмзэг сэтвийг нь асуугаад тахлаар илүү амиа хорлмоор санагдаж магадгүй гэдэг ихэнх хүмүүс айгаа заримдаа ингээд ерөөсөө асуудгүй. Эсвэл хүүхэд нь ингээд сэтгэл готролтой байх юм бол яана би ингээд асуугаад байх юм бол тэр юм ингээд бодоол улам ингээд сэтгэл нь готарч байх гэдэг ингээд зарим аав ээжнэр айж магадгүй. Тийм тохиолдолд болохоор миний хичээл дээр сурснаар бол болохоор харин асуугаад ярилцаа тэр хүүхд сэтгэлээ онгойх тусам харин тэр амиа хорлох магадлалаараа багасах ч юм уу тий. Ядаж л миний сурснаар л ихсгүй. Ягаад ч ингэж яриад асууж сэтгэлийг нь уудалснараа тэр амиа хорлох магадлал нь ихсгүй. Яг тэгэхээр тэр хүүхэд үнэхээр шийдсэн л бол ярьсан яриаггүй харин ярихгүй байх тусам ганцаардах тусам тэр сэтгэлийн ингээд ачаан томруулдаг нэг л өдөр тэрхий том болоод тэрээр өөрч чаддаггүй. Тийм болохоор хамгийн гол нь ярилцаад тий тэгэх нь айгүй чухал юм болоо. Тэгээд битгий ингэж ярилцахаас битгий агаасаа юм эмзэг айгүй хэцүү сэдв байгаа. Тэмээ ялангуяа амиа хорол сэтгэл готрол айгүй хэцүү сэдв ч гэсэн ингээд танд өөртөө ч ингэж ярьж сураагүй болохоор ингээд хүүхдүүдтэйгээ ярилцахаар хэцүү байж магадгүй. Тийм ч гэсэн ингээд хүүхдүүдээс асууж сураарай. Тэр ингээд хэдий хэцүү ярилцаа ч гэсэн ингээд тэрийг ингээд айгүйх ингэж асууж ярилцах нь хамгийн их чухал шүү. Тэгжээсэр хүүхдүүдийн хан ингээд уран дээр яддаг сэтгэлийнх нь ачаан багаар хөнгөлөдөж сэтгэл нараа айгүй болох байхаа гэж бодож байна. Харин тэгээд ерөнхийдөө бол энэ зүгээр хамгийн үнгүү хэрнээсээ одоо хамгийн тийм энгийн арга зүгээр л эргэн тойрных нь хүмүүс одоо ярилцах байгаа тий. Тэгээд ямар ч байсан тэгээд өнөөдрийн энэ подкастаараа одоо эргэн тойрных нь магадгүй таны үр хүүхэд ач зээ эсвэл бол эргэн тойронд байгаа ямар нэгэн одоо өсвөр нас болон бага насны хүүхдүүд залуучууд байх юм бол тий одоо тэд нартайгаа ярилцж байгаарай тий дээрэс нь аюулгүй тэр харилцааны орчинг нь бий болгож өгж байгаасай гэж одоо бодсны үндсэн дээр өнөөдрийн подкастыг хийсэн. Тэгээд гол нь харилцаа гэдэг зүйлийг айгүйх тоцсож өгье гэж бодсон. За тэгээд дээрэс нь одоо юуны одоо сэтгцэн эрүүл мэндийн хэрвээ танд юм уу эсвэл таны эргэн тойрны хүмүүс өсвөр насны хүүхдүүдэд янз бүрийн асуудал тулгарч байгаа тий янз бүрийн одоо тийм одоо red flag-ууд гэж ярьдэн штэ тий одоо тийм аюултай шинж тэмдгүүд ч гэх юм уу эсвэл сэтгэл зүйн ямар нэг асуудлууд илрээд байгаа бол одоо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн 24 цагийн дугаар буюу 1800 2000 гээд дугаар байгаа. Ишээ хязгаарч хамаагүй залгаа сэтгэл зүйн зөвлөгөө өөртөө болон өөрийнхөө дотны хүмүүст бол авч болох юм байна гэдгийг бас хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн энэ подкастаа ингээд дуусгая гэж бодлоо. Тэгээд тухлан сууж таалан сойрхсон та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд дараагийн подкастаараа уулзлаа. Түр баяртай. Баярлалаа. За баяртай.